Багтаа далайн ээж эрэг орчимд ганц нөхө ухуулахгүй гэж амгарч байсан байгууллагч аялал жуулчлалын Батэрдэн сайд Хүсгэл норын эрэг дагуу нэр бүхий 10 гаруй иргэн нэг аж ахуйн нэгж нэг төрийн бас байгууллагт олон газар эзэмшил ирэх олгосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр яваад эхэлжээ. Тус газар олгосон жигсаалтанд багцаан дээрхийн далайн нэртэй компанид малчин толгой хэмээх газарт дангаараа 18 газар эзэмших эрх олгосонд нутгийн иргэд бохомдолтой байна. Өнгөрсөн оны төгсгөлд эдийн засгийн хөгжлийн яам буурай салхисан. Учир нь эдийн засгийн хөгжлийн сайд Хүрэлбаатар Монголын нүүр царай болсон эдийн засгийн хөгжлийн яам хавтан зүүсэн байранд ажиллаж байна хэмээн байраа голж гомдолсон. Иймээс тус яам засгийн газрын 11 дэх байрны 1-ээс 6 дахь хурлуу нүүсэн байдаг. Тэгвэл нүүж орсон байр болон хөрөнгө оруулалт худалдааны агентлагийнхаа байрыг 4 тэрбум төгрөгөөр засварлаж байна. Орны эдийн засгийг хэд дахин өсгөж тэлнэ гэж эрх харигчдын зүгээс тодотгож буй шин сэргэлтийн бодлого тусгасан үндсэн 6 асуудлын нэг нь бомбын сэргэлт. Уг нь бомбын асуудлыг зам тээврийн хөгжлийн яам хариуцан хамаарах учиртай. Оюун эрдэнэ засгийн газар шин сэргэлтийн бодлогын фиараа тултал хийгүүднээс бүр бомбын яам байгуулж гисэн. Эхлээд бодлогон таяг сайдар тавьснаа боловч өдгөө энэ хоёрын хүүгийг тодотголтойгоор танигдсан тулгыг томилоод байгаа юм а. Үндэсний аудитын газраас гаргасан тайланд хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээлгасан иргэн болон аж ахуйн нэгжийн иргэн төлөлт хугацаа хэтэрсэн бөгөөд өөр хоримтлын харьцаа алдагдаж тайланд онд буюу 2022 онд төлөх ёстой цэвэр зээлийн иргэн төлөлт ердөө 7.1 хүртэл гарсныг онцолжээ. Мөн засгийн газрын 2021 оны төрийн өмчит компани байгуулах тухай 394 дүр тогтоолоор хөдөө аж ахуй корпорацийн статустай болгохоор шийдвэрлсэн гэсэн шалтгаанаар тус ангийн 2022 оны төсвийг батлаагүй үйл ажиллагааны зардалд 15 тэрбум 261.3 сая төгрөгийг төсөөс гадуур зарцуулжээ. Баян-Онгор аймгийн Хүрээн Марал сумын иргэн Цээн 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдөр өөрийн их насны морийг хөслөх зорилгоор 12 настай Д гэх хүүхдээр их насны морио унуулж улмаар уг хүүхэд мориноос унаж эрүүл мэндтэй бөөрийн ядрал хэвлийн битүү гэмтэл бүхий хүнд гэмтэл авсан хэрэг гарсан. Баян-Онгор аймгийн прокурорын газраас иргэн Цэд яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүгсэлжүүлжээ.